би MacBook-ээ солих хэсэг талаар бодож байна л доо. Яг одоо би MacBook Pro 13 инч M1 гэд 2020 онд гарч исэн компьютер ашигладаг байхгүй юу? Ажилдаа Creative Flow-д ч гэсэндээ асхаа болтол нь ашиглаж болж байна. Нэгдүгээр сонголт. Хоёрдугаарх нь бол магадгүй энийгээ зараад хамаагүй хямдхан зараад тэгээд өөр MacBook руу арай сүүлд гарсан шинэ MacBook руу орох. MacBook Air M4. Эхлэх үнэ нь $999. Багт дамжийг ингээд нэг ганц нэмэгдүүлчихэнгүүт $1399 болчихж байгаа юм. Нөгөө сонголт нь MacBook Pro 14 инч M5-ыг харах хэрэгтэй байх. Эхлэл нь $1599 байгаа байхгүй юу? M4 рүү буувал чүт арай хямдхан байхыг бас үгүйсэхгүй. Яг уу энэ компьютер ашигласаар байх. Хоёр солих бол MacBook Air суураар нь 990-аар авах. Эсвэл нэг ахиулаад 1390-аар. Эсвэл MacBook Pro 14 инч 1500-ийн суураар нь. Ямар юм бэ?